дахь удаагийн бие даасан үзэсгэлэн байна. Эхний удаа нь болохоор олон нийтийн одоо соёлын торгон зам өргөө гэдэг Silk Road House гэдэг соёлын өргөөнд гаргаж ирсэн. Энэ болохоор зэрэг мэрэгжлийн одоо музей юм да. Ерөнхийдөө миний сүүлийн 10 жил хийсэн ажлууд байна. Ер нь хаашбар ер нь өөрөө ямар сургууль төгссөн бэ? Төрөлхтөрлийн дунд сургуулийг 88 онд төгссөн. Ер нь голцсуул тэгээд гэрийн сургууль гэх юм уу, гэрийн хүмүүжил гэх юм уу, тэгээд нэг манай маань болохоор өөрөө номын хэвлэлийн хүмүүс одоо номын гэхлээр зэрэг бүгд таньдаг л да. Уран сайхны редактор улсын хэвлэлийн газрын олон жил насаар л ажилласан. Тийм байна. Тэр утгаараа би багасаа номон дуртай байсан. Дараа нь зургийн сургуульд орсон. Хамгийн гол нь зургийн сургуульд ороод би баримл гэх юм уу, маар урлагийн анги төгссөн. Сургууль төгснөөс хойш яг боломжоор нэлээд хэдэн номын чимэглэл, хамгийн даацтай номын чимэглэл нь одоо 1990 онд Монголын нууц төвчөнд 750 жилийн зориулсан Монголын нууц төвчөөний сайхан номын уралдаанд оролцсон. Тэрүүгээр ер нь хийсэн бүтээлээр гэх юм уу, хайчлалбар олонний анхаарал төрсөн гэж боддог. Одоо энэ зөв нийт хэдэн бүтээл вэ? Тэгээ энд нэг 25-6 зураг байгаа. Тэгээ ерөнхийдөө хүн болгоны бүтээл хийсэн ажил гэдэг тэр хүний зовлон жаргал байдаг. Тэр утгаараа миний энд ирээд одоо өнгөрсөн бүтээл хүмүүс ер нь хүмүүс нэг хайртай бодиттой юм хийгээд байдаг л дээ. Хамгийн гол нь яг харагдаж байгаа юм нь бодиттой юм шиг харагдаж байгаа ч гэсэн олцвол дандаа хүний сэтгэлийн гүнлөө илүү их анхаарал хандуулдаг. Тэр утгаараа 25 ажил, 25 өөр бодол санаа, 25 өөр үе цаг хугацааны илэрхийлэл байхад гэж бодож одоо тэгж хэлж болох байх гэж бодож. Одоо өөрийнхөө бодлоор янз бүрээр тайлбарлаж, ямар ч үнцгээр тайлбарлаж болно да. Яг ерөнхийдөө би бол түүхийн зураач хүн да. Түүх угсаатны зөв. Тэгээд ер нь ямар ч тохиолдолд эргээл бид чинь Монголын урлагаа сурталчилдаг, тийм болцдог. Тэгээд хамгийн гол нь тэр нэг үнэлэгдэхгүй ч юм уу, тиймэрхүү мэдрэмж байдаг л да. Гэхдээ нэгэн бүтээлч юм чинь хийж бүтээж байгаагаараа шинэлэг, хийж бүтээж байгаагаараа Монголын урлагийг сурталчилж авдаг. Тийм. Ер нь тийм хин гэдэгтэй бол биш. Ерөөсөө Монголын бүхэл зураач бүгдээрээ л тэгж явдаг. Хийж байгаа арга ажиллагаа сэдвийн хувьд бол чөлөөтэй. Гэхдээ миний ихэнх ажлууд бол одоо сонгодог зургийн хэллэгтэй одоо реалист гэдэг шүү дээ. Одоо бодит зургийн хэллэгтэй. Бодитоор хийн гэдэг бол дутагдaltaй тал нь гэхлээр зэрэг тухайн хүнээс маш их авиас шаарддаг. Авиас арга ажиллагаа шаарддаг. Хийсвэр урлаг болохоор хүнээс илүү их санаа, бодол, тэр хүний шинэлэг одоо хэлбэр хийц юм уу, ур санаа, тэр бодлын гүнлүү илүү ханддаг. Тийм болохоор илүү их чөлөөтэй, илүү их одоо гүнзгий санааг илэрхийлж болох тийм давуу талууд их байх шиг надад санагддаг. Яг би бол одоо энэ хийсэн ажлуудынхаа дараагаар би арай өөр чиглэл хандлага, арай өөр одоо уран бүтээлийн арга ажиллагаа, орон зай хэллэг рүү шилжих ёстой. Тэгж ижил Монголын урлаг маань дэлхийн урлагийн хэмжээр дөх болоо гэж би бодож. Тэгээд хэрэгтэй газараа хэрэгтэй хүнтэй хэрэгтэй цагт уулзч чадна гэдэг тэр бол үнэхээр нэг бол авиас, нэг бол тэр бол аз байд юм байна. Тэрийг л олж чадна гэдэг бол тухайн хүний хамгийн гол бодож явах хэрэгтэй зүйл байдаг юм байна гэж би бодсон. Аз удахгүй эвэх байл гэдэг. Тийх баха. За маш баярлалаа. За баярлалаа. Тэгээд олон сайхан уран бүтээл хийгээд Монгол эдийн нэрийг дандаа гаргаж яваарай. Тэгэлгүй аа тэгэнтэй. За баярлалаа. Бүтээл харуулж байгаа тэр номын нэг танаар харсан юм тийм. Бас ийм бас номын чиглэл төр хийсэн байгаа. Энэ хүний Мариасын чадвар үнэхээр баяр хүргье. Дахин одоо юм болон гаргаа.